Тэгэхээр энэ хэв дардас маань нэгэн цагт дандаа л таны буруу байж ээж та одоо амь хамгаалагдсан тийм ээ, зодуулахгүй, загнуулахгүй, зэмлүүлэхгүйгээр альва асуудлыг даван туулж ирсэнтэй холбоотой байж болно. Түүнчлэн эргэн тойрныхоо том хүмүүсийн сэтгэл хөдлөлд хариуцлага хүлээж исэн. Дандаа нь ямар нэгэн үйлдэл хийх үед нөгөө хүмүүс буруу байна, зөв байна, ууртай байна, бухимдалтай байна гэх мэтчлэн сэтгэл хөдлөлөө таны үйлдэлтэй хамааруулж их холбож тайлбарладаг байсантай холбоотой байж болно. Одоо цагтаа та энэ гэмшлийн мэдрэмж төрөх үед биеийн хаана мэдрэгдэж байна? Тэрэнд өнгө байна уу, материал байна уу, хөдөлгөөн байна уу, хэлбэр дүрс байна уу гэд хамт байж өгөөд тодорхойлсныхаа дараа нийт сэтгэлээр дэмжлэг үзүүлээд харцаа зөвлөрүүлээд гараа тавиад гэд амьсгалаа илгээгээ, зөөлөн хөдөлгөөн хийгээ, тогшоод өгөх. Энэ үед өмнө нь авч чадаагүй байсан тэр дэмжлэг нийт сэтгэлдээ хайр, инрэлтэй тэр харилцааг өөрөө өөртөөгөө тогтоож энэ гэмшлийн гинжийг та дасалж өгч байгаа.